Зарим хүмүүс надаас Баттулгаа чи хинтээ байлдах гээд хэнийг ялах гээд байгаа юм бэ гэж асууж байна. Өнөөдөр Монгол улсын маань тусгаар улс мөн юм болов бидэнд их орон та эзэн хүн шиг суух хэрэгчлөө Монголын ард түмэн газар шороондоо эзэн мэдсэн бодит байдал хэрэгтэй байна гэж би хариулж байгаа. Би Монголын хөгжлийг хойш дотож байгаа, Монголыг муугаа харагдуулж байгаа, иргэдийг туйлдуулж байгаа, бурангүй бүхэнтэй тулж тэмцэн ажил хэрэгч эрүүл зөв шийдэл гаргахыг Монгол ялна гэж тодорхойлж байгаа юм аа гэж хариулж байгаа. Монгол улсын эдийн засгийн хувьд бусдаас хэд хараад байдал руу улан гүн оруулахгүй төлөө бодлогыг Монгол ялна гэж би үзэж байгаамаа гэж би бас хариулж байгаа. Монгол хүн үндсэн хуулиараа олгогдсон эрхээ эдэлж баялагын тэгш хуваарлтаараа ядуурлаас ангижран гарахыг би Монгол ялна гэж бас хэлж байгаа. Монгол улс бусдын түүхийн эдийн бэлтгэгч орон бус. Өөрсдөө үйлдвэрлэдэг, өөрсдөө баялаг бүтээдэг, нэмэн өрдөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнээ хийж чаддаг орон байхыг Монгол ялна гэж би бас хариулж байна. Монгол хэнийгч хууль бусаар барьж хоригддоггүй. Иргэдийнхээ эрх ашигыг хамгаалдаг шудраг шүүхийн тогтолцоотой байхыг Монгол ялна гэж би бас үзэж байгаамаа. Монгол улсад хуулийг үйлчилдэг, тэгш хэрэгждэг байхыг Монгол ялна гэж би бас хариулж байгаамаа. Монголд эрх мэдэлтэй хүмүүс баялагийг хянаж хүний эрх чөлөөг өөрсдийн дураар тодорхойлдог биш, хүн бүр тэгш хэрэгтэй байх тийм нийгэм бүтээгийг Монгол ялна гэж би хариулж байгаамаа. Монгол ард түмнээ сорон хөлдсөн, хууль бусаар хөлдсөн этгээдүүд хариуцлага хүлээж шудраг ёс тогтохыг бас Монгол ялна гэж би үзэж байгаамаа. Монгол гадны улсад хям түнээр боолын хөдөлмөр эрхлэхгүй эх орондоо ажилтаа орлоготой байх боломжийг бүрдүүлэхийг би Монгол ялна гэж хариулж байна. Өнөөдөр Монгол орны маань олон сайхан залуусаа нүд шүдээр нь шалгуулж гадагшаа ачуулж чаад оронд нь хариг өрнөөс мянгаар нь хүн авчирч орон гэрээ бариулдаггүй бид өөрсдөө итгэж өөрсдөө бүтээдэг байхыг бас Монгол ялна гэж үзэж байгаамаа. Ахмад гавьяаныхаа амралтанд сэтгэл дүүрэн гардаг, дунд үеийн ажил хөдөлмөртэй, залуу үеийн өөдрөг тэмүүлтэй, гэгэн ирээдүйтэй хийж бүтээх эрмэлзэлтэй байхыг Монгол ялна гэдэг байгаамаа. Газар шороо хил хязгаар баялаг маань гадаад үрийн барьцаанд орчихгүй байхыг Монгол ялна гэдэг байгаамаа. Гадаадын улс орнуудаа гадаадынхантай энэ тэнцүү харьцаж чаддаг, Монгол улс үйлдвэрлэж чаддаг, экспортлож чаддаг улс орн байхыг Монгол ялна гэдэг байгаамаа. Эрүүл боловсролтой хүн ардаараа эв нэгдэлтэй шудраг нийгэм төлөвшөж хүртэхийг бас Монгол ялна гэж тодорхойлоод байгаамаа. Монгол хүн өнөөдөр Монгол хүндээ итгэдэг, Монгол хүнээ дэмждэг, Монгол хүнтэйгээ хоршдог, Монголоо хамгаалдаг, Монголоо боддог, Монголоо хайрладаг байхыг би Монгол ялна гэж тунхаглаж байгаамаа. Эх орноо хойч үедээ нэр төртөө өвдүүлэн өгөх тэр цагийг хамтдаа бий болгохыг
Монгол ялна гэж үзэж байгаа юм аа. Тийм ээ. Монголчууд ялна. Монгол ялнаа. Сурсагсан дайн байлдаан сурталчлаагүй. Харин хөл урсгсан шууга зангид хөдөлмөрлөж судсаа логстол Монголоо гэсэн зүрх сэтгэлээр Монголоо ялуулахын төлөө хамтран тэмцэе гэж та бүхнийг уриалж байна.